За их орны залуу цаана явна нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. Бид хийж чаддаг булангаараа одоо залуучууд Холливуудад Монголын киног хүрэхээр ажиллаж байгаа тухай хүрэхээр бэлтгэлээ. Харин хамтаа туслахай булангаар залуучууд хүүхдийн асрамжийн төвүүдэд туслах зорилготой өрнүүлж байгаа хайр бэлгэлийн их хөтөлбөрийн тухай хүрэхээр бэлтгэлээ. Харин залуусын мэдээ булангаар дэлхийн өнцөг булан бүрд их орныхоо нэрийг цураатуулж байгаа Монгол залуусын тухай хүрэхээр бэлтгэлээ. Хамгийн сүүлд нь цагийг эзэлсэн их удирдагчд булангаараа Сүм булсангийнхаа Таншигой хааны тухай хүрэхээр бэлтгэлээ. Ингээд манай нэвтрүүлгийг тухлан сууж таалан болгоно. За их орны залуу цаана явна нэвтрүүлгийн бид хийж чаддаг булан эхэлж байна. За энэ удаагийн дугаарт модун кино группийн залуучуудтай бид хуваалцаад байна. Тэгээд Монголын киног дэлхийн давцанд гаргахыг зорж байгаа. Монголын кино урлаг дэлхийн давцанд гарах цаг нь болсон гэдэг тэрхүү сэдвийн хүрээнд ер нь энэ хүү модон кино хэрхэн бүтээгдэж дэлхийн давцанд хэрхэн гаргахаар төлөвлөж байгаа талаараа энэ группийн залуучуудтай бид нар уулзах гээд ирээд байна. За ингээд энэ кино группийн найруулагч Бадамар гэх хаахтай бид нар уулзаад байна. Тэгээд энэ хүү кино төслийнхаа тухайд танилцуулахгүй да. Яг модон киног бол яг төсөл бол жил гарan гэмс хийсэн. Зүгээр энэ киноны ийм кино хийх юмсан гэж бодоод хөдөлсөн маань бол 10 жилийн өмнөөс эхэлнэ. Тэгээд хөдөлж явж байгаа жил гарангийн өмнө одоо продюсеруттайгаа энэ саналаа танилцуулаад ингээд энэ кино төслийг хийсэн. Яг төслийн тухайд гэх юм бол анхны дэлхийн зах зээл зориулсан арилжааны уран сайхны кино Монголын. Яа Монголын гэсэн тодтолтой байна гэхээр зэрэг урд нь бид нар бас маш олон монголчууд маш олон кино хийсэн шүү дээ. Чингис хаан янз бүрийн. Тэгэхээр энэ дээр нэг том дутагдал ямар дутагдал байсан бэ гэхээр зэрэг нэгдүгээрт энэ бол 51-ээс дээш хувь нь гадаадын хөрөнгө оруулалт гадаадынхны мэдлэлт байсан. Хоёрдугаарт нь ерөнхий найруулагч нь дандаа гадаадын хүмүүс байсан. Монголчууд ко-продакшн төвшөнд оролцож исэн байна. Тэгэхээр зэрэг өөрийнхөө хүссэн үр дүнгээ одоо гаргаж чадахгүй л дээ. Яг тэгвэл кино урлаг бол кино ямар болох вэ гэдэг хувьсыг ерөнхий найруулагч шийддэг учраас ямар ч уран бүтээлч тэнд оролцоод бол Монгол кино болж чадахгүй. Тэгээ яг бид нар энийг тооцсон учраас хамгийн анх дэлхийн зах зээл зориулсан арилжааны киног Монгол ерөнхий найруулагчтай хийя гэсэн ийм санаа өвөрлөд тэгээ энэ төслийг хэрэгжүүлээд эхэлсэн байна. Тэгээ ерөнхийдөө одоогийн байдлаар бол яг нэлээд хэдэн 3-4 гадаадын орнуудын кино уран бүтээлчдийн төсөл дээр хамтран ажиллахаар тохиролцчихсан ажилдаа ороод явж байна. Одоо бол төсөл бол яг бэлтгэл ажил, кино бэлтгэл ажлын хүрээнд цаасан дээрх кино гэдэг хэсэг дээр явж байна. Тэгээд 2-3 жилийн дараа гэхэд дуусах юм болов гэсэн бодолтой байна. Тэгэхээр одоо энэ кино багийн хувьд ер нь ямар Монгол талаасаа тийм ээ ямар залуучууд байгаа вэ? Бас бусад орны одоо мэрэгжлийн тийм Холливуудын багууд бас ажиллахаар саналаа хариулсан байгаа гэжсэн. Тэр талаар нэг арай дэлгэрэнгүй танилцуулъя. Яг энэ Монгол талаас гэхгүй дээ. Яг тэгэхээр энэ бол Монголын уран сайхны кино. Бусад орны ко-продакшнаар орж ирж байгаа. Тэгэхээр гол уран бүтээлчид бол дан монголчууд, ерөнхий найруулагч, ерөнхий оператор, ерөнхий зураач гэдэг юм лээ. Гол уран бүтээлчид бол бүгд монголчууд. Техникийн уран бүтээлчид нь бол гадныхан ирнэ. Одоо камер хариуцсан ч гэдэг юм тий. Телешик, компьютер графикийн техникийн төвшний ханч гэдэг юм тий. Энэ хүмүүс бол гадаадаас ирнэ. Компьютер графикийнхаа бас гол уран бүтээлэг бол бас монгол залуучууд тийм. Ер нь тиймэрхүү байдалтай. Гол нь одоо дэлхий бол энэ кино урлагийн хувьд бол дэлхийд ингээд сэдвэрч гэх юм уу тий шинэлэг санаагаарч гэх юм одоо цангацсан байгаа л да. Тэгээд яг энэ тохиолыг ашиглаад Монголын сэдв, манай түүхийн сэдв ялангуяа одоо цоошин нэр баг. Дэлхийд жишээлбэл модон шаниг бол дэлхийд хинч мэдгүй. Хүннүү гэж ярих юм бол зөвхөн Атилаг л мэднэ тий. Тэгэхэд Атила бол модоны 33 дахь үеийнх нь хүн шүү дээ. Тэгэхээр зэрэг
манай монголчууд ч гэсэн бас тэр бүрийг сайн ойлгохгүй байж магадгүй. Ягаад гэвэл Чингис хаан биднээс 800 жилийн өмнө амьдарч байсан тий. Тэгэхэд модон шаны бол Чингис хаанаас 1400 жилийн өмнө амьдарч байсан хүн тий. Тэгэхэд бас тухайн үеийнхаа яг одоо Төв Азийн нутаг дэвсгэрийг бүгдийг нэг тугийн дор нэгтгэж захирч чадсан ийм гайхамшигтай хаан байсан тий. Тэгэхээр энэ түүхийн тухай бол бид нар өгүүлэхэд энд бол дэлхийд бол цоо шинж сэдв болж байгаа. Тэр утгаараа бол энэ нэлээд ач холбогдолтой. Ялангуяа Монголын түүхийн талаас, Монгол улсынхаа талаас их ач холбогдолтой юм төсөл байна. Тэгэхээр энэ киногоор дамжуулаад ч гэсэн бас Монголын түүхийг тийм ээ Монгол уламжлал өв соёл, Монгол тэр баатарлаг түүхийг дэлхийд дахинд бас таниулах, Монголыг сурчлах бас цаана олон тийм боломжууд гарч ирэх юм болов уу гэж бодож. Тэгээ яг манай кино бол арилжааны кино гэж би хэлээд байгаа тийм. Арилжааны кино гэдэг зөв киноны олон онцлог юу гэдэг юм бэ гэхээр зэрэг нэгдүгээр арилжааны кино мэрэгжлийн маш өндөр түвшин шаарддаг. Одоо independent film буюу бие даасан кино гэж байдаг тийм уран бүтээлийн кино. Энэ киноноос бол өөр. Тэр бол цэвэр найруулагчийн санааг л гаргаж ивэл одоо хийц тэр нэг галж анхаардаг. Арилжааны кино бол бүх хүн төрлөختөнд зориулсан тийм. Хамгийн балчир хүүхдээс ахуулаад хамгийн өгшин хүн тийм. Хамгийн өндөр боловсралтаас ахуулаад ямар ч боловсралгүй бүх хүмүүст таалагдах, бүх хүмүүс үзээд тэр киног үзээд таалагдаад кайф аваад гарах хэрэгтэй ийм кино байдаг. Тэр утгаараа маш олон төвшөнд тэр киног ойлгохоор тий хийх хэрэгтэй. Бас мөн тэр утгаараа мэрэгжлийн одоо ур чадвар бол хамгийн өндөрт байх шаардлагатай байдаг. Тэр энэ арилжааны кино гэдэг юм бол монголчууд одоо орох цаг нь үнэхээр болсон байна. Нэгдүгээрт мэрэгжилтнүүдийн хувьд бол одоо төлөвшсөн. Хоёрдугаарт нь бол Монгол улс дэлхийн зах зээлтэй чөлөөтэй харилцаад эхэлж гисэн байгаа тийм. Жишээл бид нар одоо хойд солонгосч гэдэг юм, Иранд ч гэдэг юм кино хийгээд дэлхийн зах зээл рүү оруулах гэхэд бол хэцүү. Монголд бол одоо тийм боломж байна. Гэхдээ энэ боломж бол тэр болгон улсуудад олдоод байдаг боломж биш. Тухайн орныг дэлхийг сонирхох хэрэгтэй, тухайн орны зах зээлийг сонирхох хэрэгтэй тэгжиж энэ юм руу ордог. Тэгэхээр одоо яг энэ нэг богинохон хугацаанд дэлхийн нийтээр Монголын түүх соёл, ялангуяа эртний нүүдэлчдийн түүх соёл руу анхаарсан байна. Энэ хугацаанд л бид нар энийг амжуулж авах хэрэгтэй. Нөгөө талаасаа бид нар ягаад арилжааны кино хийхэр бол. Арилжааны кино бол хамгийн олон хүнд хүрдэг. Жишээлбэл Титаник, Аватар эдгээр бол арилжааны кинонууд. Хамгийн олон хүнд хүрдэг. Тэр утгаараа бид нар одоо Монголын эртний түүхийг дэлхийд хамгийн олон хүнд хүргэнэ гэсэн утгатай. Тэгэхээр үзэгч залуучууд бас нэг зүйлийг сонирхож байгаа л та ингээд Монгол кинонд одоо ямар жүжигчдийн баг тоглох бол тийм ээ. Монгол жүжигчтэй тоглох болоо, Холливуудын одоо тоглох болоо гэж сонирхож байгаа. Энэ талаар одоогоор ер нь ямар мэдээлэлтэй, ямар төвшөнд явж байгаа юм? Тэгээ яг энэ кино бол түрүүн хэллээ шүү дээ. Арилжааны кино гэдэг утгаараа бол энд бол арилжааны кинонд байх ёстой шинжүүд гэж юм байдаг. Тэр шинжүүдэд бол ямар нэгэн дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн од тоглох ёстой гэсэн нэг үзүүлэлт байдаг. Тэгээ тэр утгаараа бид нар дэлхийн олон одуудад санал тавьсан, зарим нь өөрсдөө бид нар санал тавьсан тийм. Тэгээд манай кино групп хилцснийхаа үр дүнд бас юу гэж шийдэж байна гэхээр зэрэг ер нь бол гол дүрийн жүжигчд бол Монгол байхын зүйтэй. Тэгэхдээ тэр шаардлага нийцүүлэх үүднээс туслах дүрийн жүжигчд бол дэлхийн хэмжээний одууд байж хэвээр. Тэгэхээр яг Johnny Depp ч гэнэ үү, Jean Reno ч гэнэ үү янз янзын хүмүүсийн нэр усуд манай төсөл дээр дагалдаад сонсогдоод явж байгаа л да. Одоогийн байдлаар бол Jean Reno манай киноны Чуно гэдэг UAG аймгийн ийм зөвлөх сайдын дүр тоглохоор ер нь бол шийдэгдчихэд байж байгаа. Johnny Depp-ийн асуудал бол бас яригдж байна. Мөн Солонгосын эмэгтэй одууд кинонд оролцъё гэсэн санал ирсэн байна. Гэх мэтчлэн Монгол талаас бол одоогийн байдлаар шийдэгдсэн байж байгаа юм бол манай амби байна. Жүжигчин Батгоёг бол одоо эсрэг талын гол дүрд тоглох ийм байдалтай шийдэгдчихсэн. За ардын жүжигчин Цэрэн Давг байна.
ардын жүжигчин Цэрэн Давга манай киноны Монгол талын жүжигчдийн найруулагчаар өөрөөр хэлбэл миний 2 дугаар туслах найруулагчаар ажиллах. Тэгээ өөрөө бол Модон хааны эцэг Түмэн Шинэнгийн дүрийг бүтээхэр ингэж ерөөхдөө шийтгдсэн байж байна. Гол дүрийнхаа жүжигчдийг бол бид нар ер нь бол шин дүр төрх гаргах юм гэсэн бас бодол байна. Тэгэхдээ мэдээж бүх жүжигчдээсээ бороо баавна те. Жүжигчдийн дүрийн сонголт аавна. Дүрийн сонголт маань бол одоо ингээ 9 сар гаргаад эхэлнэ. Бүх 21 аймгаар те. Бүх хотуудаар явагдана. Тэгээд тэндээс шилж аваад тэгээд цаашаа дундад Азаар явна тийм. Одоо өмнө гүрэн бол өөрөө том эзэнт гүрэн байсан. Тэгээд тэр өнөө гүрний бүрэлдэхүүнд бол маш олон улсууд орж исэн учраас болвол бас тэндээс жүжигчд авах санаатай байна. За ингээд үзэгчд маань одоо үнэхээр их баярлж байгаа залуучууд маань тэр дундаа баярлж байгаа. Нэг хэсэг одоо Монгол кино хөгжиж байна, хөгжихгүй байна гэж маш их одоо яригдаал явдаг байсан. Ингээд Модон кино групп хамт олон бол одоо бусад орнуудын одоо технологи, тоног төхөөрөмжийг ашиглаад тэгээ ерөнхий гол одоо найруулга, гол жүжигч нь бол одоо яг монгол хүмүүс байхаар бүх төслөө шийдсэн байгаа юм. Тэгээ ингээд монгол кино урлаг одоо дэлхийн давцанд өрсөлдөх ёстой юм аа. Тэгээ арилжааны гэдэг утгаараа дэлхийн нийтэд Монголын түүхийг хүргэх, Монголын энэ олон сайхан сэдвүүдийг дэлхийн давцанд гаргахаар одоо энэ группийн залуучууд ингээд зорж ажиллаж байгаа нь үнэхээр одоо бахархалтай санагдаж байна. Тэгээд ер нь таны хувьд монгол кино дэлхийн давцанд одоо гарахад их ойрхон байгаа гэж бодож байна уу? Тэгээ ер нь бол яг тэ энэ бол ерөөсөө л нөгөө хоёрхан л зүйл байгаа шүү дээ. Монгол киног аль ч орны киног ер нь дэлхийн давцанд гаргахад боломжтой л доо. Тэгэхдээ тэн дээр бол нэгдүгээрт нь тухайн улсын өөрийнх нь бодлого байх хэрэгтэй. Кино урлаг бол маш хүчтэй зэвсэг. Тэр утгаараа энэ тухайн улсын өөрийнх нь бодлого заавал явах хэрэгтэй. Нөгөө талаас санхүүгийн асуудал. Кино бол шоу бизнесийн одоо оргил шүү дээ. Тэр утгаараа санхүүгийн тал нь бол маш чухал байдаг. Хоёрдугаар том одоо боломж бол кино урлаг өөрөө аль эрт даяарчлагдсан гэсэн тийм. Үүссэн цагаас л даяарчлагдсан ийм урлаг. Жишээ нь би нэг жүжиг тавья тийм. Тэр жүжигээ аваад би Америкт очиод тоглоод, Францад очиод тоглоод ингээд явхад асар хэцүү. Нэг кино хийчих. Тэр киног Америк, Франц, Итали, Герман гаргахад маш амарх. Дэлхийн үзэгч Монгол хүн хийсэн үзэхгүй, Америк хүн хийсэн үзнэ гэж ярьдаггүй. Киног бол хэн ч үздэг. Энэ утгаараа кино бол маш ашигтай, үр дүнтэй юм бизнес болж байгаа. Нөгөө талаараа энэ бизнес учраас чөлөө зах зээлд өрсөлдөж байгаа бизнес учраас чанартай байх хэрэгтэй. Чанартай байна гэдэг нь өөрөө эргээд мэрэгжлийн маш өндөр түвшинг шаардна. Тэгэхээр манай уран бүтээлчид бол одоо ер нь яг дэлхийн зах зээл рүү явах тэр бэлтгэлээ базаах хэрэгтэй. Ер нь базаачж байгаа тий. Нөгөө наазах нь одоо ядаж англи хэлтэй байх хэрэгтэй кино уран бүтээлчд тий. Одоо Холливуудын стандартыг мэддэг байх хэрэгтэй. Тэр ажлын арга барилыг ойлгодог байх хэрэгтэй тий. Кино урлагийн одоо манай уран бүтээлчд бол уран бүтээлчийнхаа хувьд бол маш өндөр түвшний уран бүтээлчд байдаг. Уран бүтээлч санаа, уран бүтээлчийнхаа хувьд бол дэлхийд бол гологддоггүй. Ганц юун дээр гологддоггүй гэхээр техник ажиллагаа. Техник ажиллагааны хувьд бол гологддог. Гологдох нь байтугай ер нь бол ойлгохчгүй одоогийн. Тэгэхээр энэ дээрээ одоо бид нар төлхөө ажиллах хэрэгтэй. Техник ажиллагаа гэхээр зэрэг камер аваад энэ биш шүү дээ. За одоо би танаас яг кино төслийн одоо үйл явц тийм ээ судалгаа шинжилгээ зураг одоо кинонууд эхлээ цаасан зэрэг бүтдэг гэж хэлдэг шүү дээ. Тэр талаар та нэг сайн танилцуулахгүй үйл явцын талаар. За бид нар нөгөө энэ киногоо бол бас археологийн судалгаа янз бүрийн тэр эрдэмтдийн бишиж үлдээсэн тэр зүйл төр судалт одоо хийж байгаа. Энэ бол яг манайд судалгааны хэсгийн нэг хэсэг нь. Интернетэд бол бас зөндөө юм би компьютер дээр зөндөө юм байгаа шүү дээ. Тэгээ энэ юмнуудыг ингээд бид нэр ашиглаж байна. Одоо яг энэ хэсэгт бол жишээ нь яг хүмүүгийн олдворууд
Энэ оюун уулын булчнаас гасан эсгийн ширдэг те энэ имэйл амгаа тэгэл энэ хүмүүний хүрэл утга олдурууд те гихмичлийн хүмүүтэй холбоотой энэ хүмүүний дээлвэн те бөөгийн малгайч гэдэг юм те ингээд юмнууд ачна. Тэрнээс гадна манай кинон дээр ч юм бол 3 том соёл иргэншил гарч байгаа юм. Хүннүүгээс гадна Юэжи аймаг гэж гарч байгаа. Юэжи аймаг бол хожим Кушан Бахтрын соёл гэж асар том соёл үлдээсэн. Одоо бол Пакистан тэ энтхэг Ирануудын өвдөц. Тэр хүмүүсийн соёл гарч байгаа. Тэгэхээр зэрэг бид нар тэр Юэжийн судалгаа хийж байна. Өөрөөр хэлбэл эндээс болоод энэ Дундад Азийн суурь гарч шít тэ. Тэгэхээр зэрэг тэрний судалгаа яг л одоо манай ерний өмнөх 209 оны байдлаар ямар шиг юмуд археологийн олдурууд олдсон тэ. Энэ хаалга байх жишээ тэ. Энэ бол одоо яг л тэр үе. Жишээд энэ судалгаануудыг хийж байгаа. Дараагийн нэг юм бол Цин улс, хан улс Хятад. Хятадын бас манай ерний өмнө 200 одоо бол 2000 гаруй жилийн өмнөх Хятад ямар байсан те. Тэр судалгааг бас давхар хийж байгаа жишээ. За энд болохоор бид нар одоо эскиз үтгэж ярьдаг те. Персонаж эскиз гэж байгаа. Тэгэхээр зэрэг энэ одоо ямар яг манай кинон дээр гарах дүрүүд ямар хувцас хүмүүсх юм, ямар шүү царай төрхтэй хүмүүс байх юм те. Энэ дээр ингээд хийж байна. За энийг хийхдээ бол бид нар бас л археологийн те олдурууд дээр үндэслэж нөгөө судалгаагаа ашиглаж хийж байгаа. За жишээлбэл би эндээс нэг юу үзвэл одоо энэ шанийн тэтэм те. Түмэн шанийн тэтэм. Тэгэхээр энэ тэтэм бол жишээ Ордосоос олдсон Хүнүүгийн шанийн тэтэм гэдэг археологийн олдор баг. Тэгээ тэрэн дээр болохоор энэ хүрээ, энэ шонхортой энэ хэсэг олдсон юм. Энэ бусд нь бол байхгүй. Тэгэхээр энэ бол өөрөө цэвэр цул алтаар хийгдсэн юм зүйл учраас 2000 гаруй жилийн туршид ингээд үлдсэн байна. Бусад сурмор янз бүрийн зүйлээр хийсэн юмнууд нь ингээд устдаад алга болцсон байсан. Тэгэхээр зэрэг энэ олдурын энэ зурган дээр бид нар ямар санаа гаргаж дээрээс нь хийж дээ. Яагаад энэ баахан ивэртэй бараг мангас шиг юм харагч байна үү? Тэгэхээр зэрэг бид нар энд нь бол дээрээ 8 ивэртэй, эндээ 2 том ивэртэй. Нийлээд ийм 10 ивэртэй тэтэм зохиосон. Яа энийг ямар их сурвалжаас та нар аваад зохиоч байгаа гэдэг юм бол жишээлбэл энэ ивэрэн ийм тэтэм гэдэг ойлголт бол хамгийн анх Атилагаас эхэлсэн байдаг дэлхийд. Атилагийн тэтэм бол ийм ивэртэй. Одоогийн тэтэм гэдэг ойлголт бол анх Хүнүүгийн Атилагаас эхэлсэн. Тэр Атила бол тэгтээ тэргүй Хүннүү хүн те. Тэгэхээр зэрэг тэр юм энд байж байгаа. Тооны хувьд гэх юм бол энэ Хүннүүд бол яг төрийн эрхийг барьдаг 10 ивэртэн ван гэж байсан. Тэр 10 ивэртэн ванг захирна гэдэг утгаараа энэ Түмэн шанийн тэтэмд бол 10 ивэр баг. Тэр ивэртэн ванг бүгдийг би захирдаг гэсэн утгаар. За энэ ингээд арскадрок те storyboard гэж ярьдаг те. Зураг авалтын бүх ямар палан хаана яаж гарах вэ гэдэг бүгдийг ингээд тооцоолоод бүгдийг зурдаг. Тэгэхээр манай кино бол 140 минут гэж байна. 2 цаг 20 минут үргэлжлэх байх гэсэн баримж байгаа. Тэгэхээр тэрэнд нэг 2000 орчим кадр солигдно. Тэгэхээр тэр 2000 орчим кадр солигдохыг л бүгдийг зурчих байгаа. Тий. Тэгснийхаа дараагаар компьютерт оруулж монтажлал аль кадрыг хэдэн секунд авах хэрэгтэй юм бэ гэдгийг гаргаж ирж байгаа. За объектын эскиз гэж байна. Жишээ нь энэ Хүннүүгийн их хуралтай болдог гэр өргөө. Анх бол бид нар яаж хийжсэн бэ гэхээр ингэж хийжсэн шүү дээ. Энэ бол одоо зүгээр л гэр байна тийм ээ. Их сурвалжуудыг уншаад танилцаа. Тэгээд киногоо гоё болох үүднээс ингээд судлаад ирэхээр явандаа бол ийм болчих. Энэ бол өндөр нь 40 м өндөр. Энэ гэрээ их хуралтай хийдэг гэр. Тэгэхээр энийг бол бас яг бид нэр их сурвалжаас авч байгаа юм. Хүнүүгийн их өргөө 300 чи өндөр гэдэг хэдийн биччихсэн. Тэр 300 чиг нь одоогийн метр шилжүүлэхээр 27.8 м өөрөөр хэлбэл 9 давхар байшин шиг өндөрлөөсөн. Тэгэхээр бид нар энийг нэг 40 орчим метр 13-4 давхар өндөр байшин шиг л хийх юм. Манай одоо сценүүдийн эскиз
сцен гэдэг бол одоо нэг утга төгссөн нэг объектээр авагдаж байгаа нэг хэсгийг хэлж байгаа. Тэгэхээр манай кино бол 82 сцентэй. Тэгэхээр сцен болгоны өнгө төрх ямар байх вэ гэдэг ингээд өнгөтөр нь ингэж зурдаг. Жишээл энэ бас сонирхолтой сцен. Тэ яг нь Мадууны 13 настай байхдаа Юуж аймагт барьцаалагдж очиж буццсан тухай хэсэг. Ер нь бол манай кино бол тулаантай кино. Арилжааны кино учраас манай кинонд хайр дурлал, өш онзон, тэ байлдаан тулаан бүгд гарна. Байлдаан тулаан бол ер нь баг 20-30% эзлэн маш их тулаантай, маш их байлдаантай кино. За сонирхолтой жишээлбэл манай кинонд Тэмэн Пол орж. Тэмэн болоод одоо хоёр талын хоёр баг тий оролцсон. Тэмэн нэг тал нь Тэмэндээ бугын өвөрцөгдөг. Нөгөө тал нь Тэмэндээ гурын өвөрцөгдөг шүү дээ. Тий ингээд тоглож байгаа. Өөрөөр хэлбэл энэ бид нар бол маш эртний юм соёлтой ард түмэн юм аа гэдгийг ингээд харуулж гэх жишээтэй. Манай зураг авалтын төлөвлөгөө. Тэгэхээр энд бол одоо яг ер нь ямар ч орны ямар ч мэргэжлийн киноны мэргэжлийн хүн харахад бол энийг хараад шууд ойлгох. Энэ бол энэ кинон дээр юу гарах вэ, юу хэрэгтэй тий хэдэн минут яаж үргэлжлэх вэ бүгд байна. Бүх хэсгүүд байна тий ямар хувцас хинэн хаанаа өмсөх вэ, олон хэсгээр хэдэн зэрэг орох вэ, цөөн хэсгээр хэдэн зэрэг орох вэ, хэдэн морь орох вэ, хэдэн сэлэн бамбай орох вэ, компьютер график аль хэсэгт нь орох вэ, тий энэ бүх юм энэ ганцхан самбар дээр байх. Энийг бол яг ямар ч улсын мэргэжлийн хүн хараад за энэ бол Холливуудын стандартаар тий хийгдэж байгаа кино байна гэж ойлгох. Тэгэхээр түрүү хэллээ шүү дээ. Кино эхэлж цаасан дээр л бүтэх хэрэгтэй. Тэрнээс биш юу яриад ханд хөрлөхгүй камер аваад гарч гүгээл зураг аваад энэ бол олигтой юм болохгүй. Ингэж кино хийдэг цаг бол одоо өнгөрсөн. Ялангуяа арилжааны киноны хувьд. Тэ арилжааны кино гэдэг бол өөрөө 1 секунд тэ 5 секундын хүртэл тооцчихж дараа нь киногоо хийдэг. Тэгэхээр тулд одоо бид нар бол яг цаасан дээрх киногоо хийж дуусгах гэдэг ингээд байна. Ингээд яг миний баримжаагаар бол нэг өвөл хавцаа би цаасан дээрх киногоо манай баг дуусгах болоо гэж бодож байгаа. Тэгэхээр зэрэг цаасан дээр кино дууссаны дараагаар үйлдвэрлэл дахиад бэлтгэл ажил. Үйлдвэрлэл гэдэг бол одоо зэр зэвсэг, хувц сунар, түрүүн дээр ярьсан том гэр энэ төрэ байраал хийгээл унах гэсэн. Тийм ээ. Тэгсний дараагаар тэр бүх юм бэлэн болсны дараа сая зураг авалт эхэллээ. Кино төслийн өрөөнд хийгдэж байгаа кино хотхны талаар та бас танилцуулахгүй юу? Тэгэхээр энэ модон киноны хүрээнд бид нар бас энэ киноны судалгаа тэгээ бизнес төлөвлөгөө ингээд судалгаа хийгээ явж байхад ер нь манай Монгол улсад энэ кино хотхон заашгүй шаардлагатай юм гэж харагдаад байна. Тэгэхээр кино хотхон гэдэг маань үндсэндээ ямар юм байна вэ гэхээр томоохон юм павильонууд тэгээд дээр нь зураг авалт, дотоод зураг авалт, гадаад зураг авалт өшөө дээр нь тэр хувцас хэрэглэл, жижиг хэрэглэл тэр бүхний үйлдвэрлэл явдаг юм цогц соёлын аж үйлдвэрийн төв бол төвийн юм цогцлуур юм байна. Тэгээ үндсэндээ бид нар энэ киноныхоо хүрээнд энэ үндэсний шинтгэл энэ хороо гэж байгаа шүү дээ тий. Тэр хорооны яг тэр соёл хариуцсан хүмүүстэй уулзаад ингээ ярилцж байгаад тэр нь ийм төсөл хэрэгтэй юм байна гэж ойлгосон. Тэгээд энэ кино хотхны төслийг бол боловсруулж тэгээд үндэсний шинтгэлийн хороонд бол бид нэр өргөн барьсан байгаа. Тэгээ манай кино хотхны төслийн нэр нь болохоор нүүдэлчдийн кино хотхон гэсэн нэртэй. Тэгээд үндсэндээ бол нэг 10-аад тэрбум төгрөгийн хөрөнгөөр босох. Тэгтээ энэ маань бол өөрөө хөрөнгө оруулалттай одоо олон улсын зах зээлээс иргэд олох магадлал асар өндөртэй. Тэгэхээр тэр кино
олон улсад бид нэр тэртээ тэрнгүү кино, модон киноныг гаргахын хажуугаар мөн гадаадынхан ирж манад кино хийхэд бид нар бас тусалдаг, үйлчлэгээ үзүүлдэг ийм зорилготой. Мөн энэ кино хотхон дотор бас телевизийн студиуд, одоо барууны орнуудад дандаа телевизийн студиуд бас хамт байрлсан байх жишээтэй тийм байдаг юм бэл. Тэгээ үндсэндээ бол өнөөдөр Монгол улс бол хөгжлийн гарцаа яг хайж байгаа үе. Тэгэхээр миний бодож байгаагаар бол ер нь их түүх гэдэг маань бидний бас энэ оюутлогоо 5 толгойтой яг адилхан хэмжээний маш том эргэлтэнд ороогүй өмч байна. Энийг бид нэр одоо цааш нь дэлхийн зах зээлд гаргаж энэ эдийн засгийн эргэлтэнд оруулъя гэсэн ийм санааг агуулж байгаа юм бид нар. Тэгэхээр аливаа улс орон хөгжийгүүл өөрийнхөө хөгжлийн бодлогыг тодорхойлъё гэвэл юуны өмнө эхлээд түүхээ сайн судлах хэрэгтэй юм шиг санагдав. Түүх бид нар хэрэг хөгжиж гэж бол тэр түүхийн залгамж тэрийг цааш нь бид нар хөгжүүлж баяжуулсан ийм улс орон цаашаа доктортой урт хугацаанд амьдрдаг юм байна гэж ойлгож байгаа. Тэгэхээр Монгол улсын түүх бидний өвөг дээдсийн маань түүх, агуу түүх өнөөдрийн бид нар яг эдийн засгийн ийм хүнд байдал одоо жишээлбэл яаж газрын баялгаа эргэлтэнд оруулах уу, яах вэ, ийх үү гэдэг бүх асуулт хариулт нь манай их түүхэнд байж байгаа. Одоо жишээлх юм бол монголчууд бид нар бол маш их олон юмны нээлттэй улс юм билээ шүү дээ. Тэрийг бид нар тэр бүр мэддэггүй. Одоо жишээл миний судалдаг одоо яг логистик гэдэг яг чиглэл бол монголчууд бий болгосон. Нэгүгээр л тэр хүнүүгүй үед тэр торгоны замын шүлжийг бий болгосон байх жишээтэй байна. Гэх мэтлэн энэ түүхийг судалж байхад маш их сонирхолтой одоо орчин үеийн бидний хэрэглээд байгаа тэр менежмент маркетингийн тэр тэгээд дээр нь логистикийн ухааны бүх их үүсвэр нь манад байсан байх жишээтэй. Тэгэхээр ер нь эргэжл түүх рүүгээ л их сайн харах хэрэгтэй байна гэж бид нарыг ойлгож явж байгаа. Түүхээ хөгжүүлэе цааш нь тий. Нөгөө талаас бид нар зөвхөн манай энэ нүүдэлчдийн энэ кино хотхны төсөл бол зүгээр кино хийх төсөл биш. Нэг талаасаа бид нар яах вэ гэхээр одоо түүхийн хүрээлэн Монгол Улсын их сургуулийн одоо түүхийн тэнхим шинж тухайн технологийн их сургуулийн нийгмийн ухааны сургууль гэх мэт эрдэм шинжилгээний байгууллагуудтайгаа хамтраад түүх археологийн судалгааг дэмжих тэгээд тэнцээс гарч ирсэн одоо олдвор сурвалжуудыг цааш нь бүтээгдэхүүн болгож тэгээд дэлхийн зах зээлд гаргах. Нөгөөгээр шинжлэх ухаан судалгаа тэгээд үйлдвэрлэл тэгээд бүтээгдэхүүн болгож бизнес болгож гаргаж байгаа. Тэгэхээр манай энэ төслийн хүрээнд бол үндсэндээ юу харагдаж байна вэ гэхээр нэг талаас эрдэмтэд нөгөө талаас уран бүтээлчд гурав дахь тал нь бол бизнесийн холбоо гэж энэ бол амьд холбоо. Бид нар одоо жишээлбэл хөгжүүлэе гэж шинжлэх ухааны хөгжүүлэе, шинжлэх ухааны үйлдвэрлэлийг хөгжүүлэе гэж би хувьдаа бол нэлээх явсан. Одоо жишээ бид нар чинь залуу эрдэмтдийн холбоог байгуулж байлаа. Яг энэ зорилгоор. Яагаад бид нар үр дүнд хүрэхгүй байсан бэ гэхээр зөвхөн миний хувийн бодлоор юу харагдаж ирсэн гэхээр ерөөсөө бэлэн юм байхгүй. Бага бэлэн оюуны бүтээл маань манай өвөг дээдсийн түүх байгаа. Бага юмаа бид нар борлуулж сурах хэрэгтэй. Тэгсний дараа бага юмаа борлуулаад сурсны дараа бий болгож эхэлнэ шүү дээ. Одоо шийдэмэл цоо шинээр бид нар компьютерийн чип үйлдвэрлэн гэх юм уу нано технологиг бас судалгаа хийх хэрэгтэй л дээ зөв. Гэхдээ бага юмаа эхэлж борлуулж сурах хэрэгтэй. Тэр зорилгоор л бид нар энэ кино хотхны төслийг хийсэн. Нөгөө талаар энэ маань соёлын аж үйлдвэрийг хөгжүүлэх хамгийн суурь бааз нь болж байгаа. Одоо жишээлбэл энэ манай зөвхөн кино биш үү те. Модон киноны хүрээнд чинь ойролцоогоор нэг 2000-аад ажлын байр болж байгаа. Одоо жишээлбэл олонний хэсэг тэгээ хувцс зэрэг 5 үүдийн үзсэн шүү дээ. Энэ бүхний үйлдвэрлэл. Бид нар заавалчгүй кино хийгээд хаалгагүй. Зүгээр тэр кино группүүдэд үйлчлэгээ үзүүл. Манад одоо Монгол их оронд маань юу вэ нөхөр сайхан тал байна. Байгалийн үзүүштэй тэр сайхан бүх үзэсгэлэнт газрууд байна. Тэгээ нөгөөгөөрөө л татварын орчинд бас сайн. Бус тусуудыг бодвол. За мал, цэрэг те компьютер график та бүгд харсан те. Гэх мэтлэн манад бол тодорхой хэмжээгээр бусад тэр кино хотхнуудтай харьцуулахад бол хямд ажлын байр байна. Дээр нь татварын сайхан хөнгөлөлт байна. Дээр нь
манай монголчуудын маань сайхан нүүдлийн ахуй байна. Энэ бүгд бол энэ кино хотхон төсөлтөд бол маш сайн уялдаж байгаа. Тэгэхээр ерөөсөө орчин үед тэр дотроо одоо энэ кино урлагт бол сэдв их хуурцсан байна. Кино урлагийн. Тэгээд дэлхийн бүх одоо орны соёл иргэншил бүх юмыг хайгаад ер нь шавхтаа дуусж байгаа. Энэ дотроос бол үндсэндээ бол хятадыг нэг хэсэг сонирхсан тийм. Хятадыг сонирхох явцдаа хятадыг дандаа байлдаж исэн, дандаа тэднийг дийлж исэн тэр ард түмнийг сонирхож эхэлсэн. Үндсэндээ бол биднийг сонирхож эхэлсэн гэсэн үг. Тэгэхээр энэ цаг хугацаанд одоогоор нэг 5 жилийн хугацаанд юм уу 10 жилийн хугацаанд монголчуудыг сонирхно. Тэгээд дэлхийн үзэгчдийн сонирхол тэртээ дэмгүй байхгүй болчихдог. Өөр тийшээ шилжиж явчихдаг. Тэгээ энэ байгаа хугацаанд нь бид нэр амжиж энэ киногоо хийж энэ кино зах зээлд бид нар гарах юм боломж үрдэж байгаа. Тэгээ манай кино зохиол бол үндсэндээ бол яг модон шанигийн үеийн тий одоо яг хаан ширээн сууж байгаа. Тэгээд дээр нь одоо цагаан хэрэмлүүд дайрж байгаа. Гэх мэтлэн үйл явдал гарна. Тэгээ яг бид энийг бол зохиолоо бол Рустам Ибрагимбеков гэж тэр Оскар Венец тий Канны шагналтай хүнтэй бид нар хамтарч байгаа. Нөгөө хүмүүс маань бол биднэрт одоо яг тэр Голливуудын стандартад хэр нийцүүлж байна гэдгийг талаас нь бид нар зөвлөгөө өгч ингэж ажиллаж байгаамаа. За энэ вэ. Тэг. Үндсэндээ бид нар бол маш сайн ах トゥ дээр нь эцэг хүү болж хувирсан шүү дээ. Тий. Маш их дотн болсон. Тий. Тэгээ бид нарт бол бүхий л талаар дэмжлэг үзүүлж байгаа. За тэгээд энэ Люк Бессон гэж Францын нэртэй продюсер байгаа. Энэ маань мөн тэр Рустам Ибрагимбеков маань найз. Тий. Тэгээ манай кинонд бол одоо Европын зах зээлд гаргахад энэ хүн туслана. Тэгэхээр бид нар бидний хийгээд байгаа цаас маань бас гологдсон шүү дээ тий. Тэгэхээр энэ хүмүүсээс энэ мундаг хүмүүсээс бид нар зөвлөгөө аваад бас ингээд энийг цаас сайжруулад тэрний хажуугаар бид нар бас сураад тий. Ингээд тэр кино зах зээлд дэлхийн кино зах зээлд бид нар нэвтрэх гээд байгаа юм л да. За Майкл Вейс гэж энэ Английн продюсер юм байгаа. Энэ одоо Монголд ирж биднэрт бүр газар дээр маань зөвлөгөө өгнө гэсэн. Сургалт зохион байгуулъя гэсэн бүр. За Митинг өнгөөр гэж энэ Турк гаралтай одоо Англид байгаа амьдарч байгаа энэ компьютер графикч залуу. Маш олон киноны график хийсэн. Манай залуучууд бол хийж чадж байгаа тий. Гэхдээ л нөгөө тэр дэлхийн хэмжээний туршлага манай залуучууд хэрэгтэй байна. Тэгэхээр энэ хүний тусалцаа бидэнд маш их хэрэгтэй байна. Яганбаатар гээд хүн судлаач. Яганбаатар гоо бичсэн тэр аюу сайхан ном гарсан шүү дээ хүмүүгийн талаар. Тэр номыг уншихад бол ер нь хаана явна те хөгжил маань хаана явна бид нар хүнүүгээс ер нь хүнүүгийн үеэсээ илүү хөгжиж чадсан юм уу гэж бодмоор тийм их агуу түүхт энд байж байгаа юм. Тэр баялаг те маш одоо жишээлбэл манай Эрдэнэбаатар гээд археологч ярьж байгаа шүү дээ. Төмөр хүрэл хоёрыг хооронд нь гагнцсан байна. Өнөөдрийн шинжлэх ухаан тэрийг хинч чадахгүй. Тэр үед яаж гагнсан те маш сонирхолтой. Гэвчлэн манай үг дээдс дотор маш их юм бий. Зөвхөн одоо модон шаныхаас хойших тэр бүх хаадууд бол тухайн цаг үедээ агуу байсан. Ганцхан Чингис хаан биш те. Бидний Чингис хаанаар эдлгүй байх. Гэхдээ тэрнтэй дүүхүү цэмжээний агуу хүмүүс маш их олон байна. Тэднийг л бид нар гаргаж ирэх хэрэгтэй. Одоо жишээлбэл хаад болгон өөрийн гэсэн зоос дэлдүүлж ийсэн байх жишээ те. Бид тэр талаар тэр хаадуудын талаар маш их юм мэдэх тусам арай илүү ухаачих юм болов. Гэхмэчлэн маш их юм бодогддгийг. За ингээд энэ томоо төслийг тийм ээ Монгол киног одоо дэлхийн давцанд гаргаж ирэх зорилготой ажиллаж байгаа. Монгол хүмүүс тийм ээ Монгол киногоо дэлхийд таниулах тийм ээ Монголын түүхээ дэлхийд таниулах энэ сайхан төслийн ажил. За тэгээд энэ хотоор нь бас зөвхөн нэг киноны ажил биш цаашлаад Монгол соёлыг дэлхийн нийтэд экспортлох тийм ээ. Эндээс бас асар их тэр оюуны өв соёлыг бас дэлхийн нийтэд одоо эргэлтэнд оруулах тийм ээ. Энэ олон санаж бодож байгаа энэ сайхан ажлуудад их онол визийн залуучууд бид нараа амжилт хүсэж байна. За маш их баярлалаа. Та нар ч гэсэн бас амжилт хүсье. Тэгээ залуучууд бол одоо Монгол улсаа хөгжүүлэх
хамгийн гол хүч шүү дээ тий. Тэгэхээр та бүдгийн нэвтрүүлэг бол маш их ач тустай тий. Нийгэмд их хэрэгтэй нэвтрүүлэг байна. Та нар ч гэсэн ирж бидэртэй уулзсанд их баярлалаа. Та нарын ажилд бас амжилт хүсье. За Модон кино группийн энэ багт тунд болсон Монгол залуучууд одоо ингээд дизайнераар ажиллаад, график дизайнераар ажиллаад энэ нэг төлөөл залуучнаас уулзаад байна л да. Тэгээд ер нь ажил ямархуу явж байна? Компьютер графикаар одоо ямар ажлууд нэгдэт байгаа? За ер нь ажил бол одоо нэг бэлтгэл шатндаа явж байгаа. Яг нэг зураачийн ажлууд явж байгаа. Тэгээд одоо энэ зурсан зураг арстрок storyboard гэж ярьдаг те. Энийгээ одоо сканер дэж компьютерт оруулаад эхний байдлаар яг киноныхоо хугацаа метражийн дагуу яг ихний кинон гэж бэлтэж байгаа л да. Одоо оруулсан байгаа. Энэ бол одоо энэ ихний хэсгийн одоо нэгдүгээр сцений явагдах хэсгийн одоо монтаж нь байгаа storyboard-ных нь. Тий. Одоо энийх нь план яаж авах вэ? Эндний бүгдийг яг зураг авалтын стандартын дагуу хийсэн байгаа. Энэ юу нэг графикаар хийсэн байна? Одоо энэ яг энэ байгаль фон бол зураг авсан байгаа. Камераар энэ дээр нэмж одоо энэ өгтөг графикаар хийсэн. Тийм модель анимац бүхний нэлээд ууштай алдчихсан дээ. Одоо энэ дэлхийн түвшний тийм ээ киноны график дизайнер ажиллах боломжтой гэж үзэж байгаа. Боломжтой байлгаа яг хаа одоо ер нь монголчууд ч яг номын дуу сонсоогүй ч гэсэн өөрсдөө бие дагаад айгуу сайн хийж байгаа. Тэгэхээр одоо яг гадныхны техникээр тэ гадныхны сургалт юугаар стандартаар хийх юм бол монгол залуучууд бол хангалттай гэж чадна уу. Одоо энийг л бид нэр харуулах гадал энэ кинонд. За ингээд Модон кино группийн залуучуудтай ингээд уулзлаа. Тэгээд монгол залуучууд дэлхийн киног одоо монгол киног дэлхийн давцанд одоо өрсөлдүүлэх тийм монгол киног дэлхийн давцанд авчирхад маш одоо ойрхон болсон байна. Тэгээ монгол залуучууд үнэхээр одоо хийж чадчихна. Ингээд бид чаддаг болон ингээд өндөрлж байна. Ингээд монгол киног дэлхийн давцанд монгол залуучууд гаргана. За эх орны залуу цаана явна нэвтрүүлгийн хамтаа тулцгай болон эхэлж байна. За энэ булангаараа бид бүхэн залуучуудын санаачилж хийж бүтээж байгаа одоо сайн санааны үйл ажиллагааг нийтэд хүргэх зорилготой ажилладаг. Энэ удаагийн дугаараараа хайр бэлгэлээ гэдэг аяны хүрээнд одоо аяны зохион байгуулж санаачилж ажиллаж залуучуудтай бид бүхэн уулзаад байна. Тэгээд энэ аян юу ямар ач холбогдолтой ямар зорилготой аяны талаар тодруулцгаая гэдэг. За сайн байна уу? Сайн байна. За энэ хайр бэлгэлийг аяны талаараа манай үзэгчид төрөхгүй. За тус хөтөлбөрийн зорилго бол Монголын ирээдүйн болсон хүүхэд залуучуудыг илүү их анхаарах тийм шаардлага бол бий байна гэж үзэж байгаа. Тэгээд энэ аяны хүрээнд бол асрамжийн газар хүмүүжиж байгаа хүүхдүүдийг одоо залуучууд хүмүүсийн зүгээс илүү их анхаарал тавья гэсэн зорилгоор ном хичээлийн хэрэглээ сурах хичээл тийм ээ тоглоом болж өгвөл одоо хөгжүүлэх чиглэлийн тоглоомнууд тэгээд дээрэс нь хандвлаад өгөө зогсохгүй тогтмол үйл ажиллагаатай тухайн хүүхдийг хөгжүүлэх чиглэлээр сургалтуудыг хагас өдөр болгон зохион байгуулъя гэж бидний эрдэнэ залуус өөрсдөө ярилцаад тэгээд энэ аяныг бол хийж байгаамаа. Ер нь одоогоор яг энэ хүүхдийн асрамжийн газруудын нөхцөл байдлаа та нар бас судалж ингээд танилцж үзсэн байх л та. Ер нь одоо энэ нөхцөл байдал нь ямар байдаг юм бол тоо баримт нь ер нь тодорхой байдаг юм бол хэдийн хэмжээний хүүхдүүд байдаг юм. Манай залуучуудын зүгээс бол 2 хүүхдээ асрах төв дээр очиж үзсэн. Хамгийн эхлээд бол гэрэл гээд хүүхдээ асрах төв дээр очиж ирсэн. Тэнд бол 22 хүүхэд байгаа. Бага насны голдуу дээдл нь 12 настай хамгийн бага нь 5 сартай. Бадамлын ухаа гээд хүүхдээ асрах төв дээр бол яг манай үйл ажиллагаа тогтмол дээр сургалт чиглэлийн барьж явах тийм хөтөлбөр байгаа. Тэр Бадамлын ухаа асрах газрын хувьд бол 97 хүүхэдтэй юм лээ. Тэнд бол 2-оос 21 насны тийм хүүхдүүдийг хамжирсан тийм үйл ажиллагаа явуулах юм байна. За тэгэхээр яг хүүхдүүдэд зориулсан яг ямар үйл ажиллагаанууд явагддаг те. Тэгээд үйл ажиллагааг явуулахын тулд бусад залуучууд, үзэж залуучууд ч юм уу те. Бусад хүүхдүүд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд яаж хамтарч оролцох боломжтой вэ? Одоогоор хамтарч байгаа байгууллагууд бол их олон байгаа л да. Хүүхд залуучуудын сорто клуб байна, яруу сэтгэгч сонины байна. Мөн энэ даяар групп байна те. Ерөөсөө манай эко зохистой хөгжлийн холбоо байна. Мөн энэ холбоод байгууллагуудаас гадна залуучууд өөрсдөө айгүй хэтгтэй оролцож байгаа. Хувийнхаа зүгээс өөртөө байгаа хүүхд хөгжүүлэх
зорилготой тоглоом, хичээл, хэрэгслэл зарим нь худлаад авч өгдөг л дөө. Зарим нь өөрийнхөө уншижсэн номнуудаас энэ илүү хүүхд хэрэгтэй болов уу гэж бодож хандвилж байгаа. Одоо манайх үйл ажиллагаагаа эхлээд 7 сарын 17-нд Бадамлын явхаа дээр очсон. Тэнд 60 гаруй номнуудыг бол хүүхдүүдэд бэлгэлсэн байгаа. Тэгээ хүүхдүүд бол үнэхээр их сайхан хүлээж авч байсан. Дараа нь гэрэл хүүхдээ асрах төв дээр энэ бизнес нэтворкийн хэрэглэгч залуучууд хүүхд бүрийн төлөө хамтдаа гэдээ бас бүлгээс зохион байгуулж байгаа. Энэ ажилд бас бидний бас хамт дэмжлэг болж үзүүлж очсон. Энэ дээр бол бага насны хүүхдүүдийг тухайн өдөр бас баярлуулсан их сайхан арга хэмжээ болсон. Тэгээ тэр залуустаа бас баярлаа гэж хэлье. За ингээд залуучуудын олон байгууллагууд нийлээд хүүхдэд туслага, хүүхдэд асрамжийн газар байгаа хүүхдүүдэд оюуны хөрөнгө оруулалт их зөвхөн одоо ном жихрээ бэлгэлэх биш тийм ээ. Энэ ажлуудыг санаачлаад хайр бэлгэлье гэдэг аян өрнүүлж байгаа юм. Тэгэхээр мэдээж таны энэ асрамжийн газар байгаа хүүхдүүд гэсэн таны хүүхдтэй бас нэг мөр зэрэгцэж амьдрах нэг л үеийн хүүхдүүд байгаа. Энэ бас Монголыг ирээдүйг авч явах хүүхдүүд шүү дээ. Тэгэхээр энэ хүүхдүүдэд бид нар оюуны хөрөнгө оруулалт хийснээрээ бол мэдээж Монголын ирээдүйд хөрөнгө оруулалт хийж байна гэж ойлгож болох юм. Тэгэхээр бид нар 7 ногтой ч юм амралтын өдрөөр нэг чөлөө цагаараа тийм ээ стрессээ тайлангаа амралтын газар хүүхдүүд дунд очоод тэднэрт сайхан хичээл өөрийнхөө амьдралын мэддэг чаддаг зүйлээсээ сургамж олгож хүүхдүүдтэйгээ сайхан ярилцаа тоглож наадаад эсвэл та өөрийнхөө хүүхдүүдийг ч юм уу дагуулад очиж болно шүү дээ тийм ээ. Тэгээд ингээд тэр асрамжийн газар байгаа хүүхдүүд бол маш их одоо ганцаарддаг. Тэгээд тэдний орчин одоо тийм олон талд орчин биш зүгээр л нэг л тийм амьдралын нэг хэм маяг донд байдаг. Тэд нар ихэнх нь аав ээжгүй хүмүүс ч хүүхдүүд ч байдаг тийм ээ. Тийм учраас үсчээ залуучууд маань бас энэ залуучуудын дэмжсэн ажлыг одоо ирж хамтарч оролцох завгүй байх юм бол хоног гэртээ байгаа ном тоглоом сонин сэтгүүлээ ч юм уу энэ бүхэнд хандивлах гэсэн маш олон хэлбэрээр хамтарч ажиллах боломжуудыг олгож байгаа юм байна. За тэгээд бас та нар ингээд хүүхдийн чиглэлээр нэг тийм бодлого барьж ажиллаж байгаа тийм ээ. Тэгэхээр гол одоо энэ нэг зорилго байгаа шүү дээ тийм үү. Тэр зорилгоос бас хуваалцахгүй яг хүүхдүүдүүд чиглэж ажиллагаа зорилго. Хамгийн гол зорилго бол ер нь бид нар энэ тэнд орхигдсон юм шиг тийм байгаа хүүхдүүдэд илүү их анхаарал тэнийг нийгэмшүүлэх, хөгжүүлэх тийм ээ. Янз бүрийн сургалтуудыг бол илүү түлхүү үйл ажиллагаатаар явуулъя гэж бодож байгаа. Тэгээ бид нар бол яг тусламж хандивын байгууллагууд бол маш байдаг л да. Тэгээ бид нар бол нэг удаа очоод бэлэг дурсгал өгөөд тийм ээ нэг өдөр баярлуулаад өнгөрдөг. Гэтэл тэр хүүхдүүд маань эргээд нийгэмд маш томоохон хэмжээний одоо үйл ажиллагаа явуулах тийм ирээдүй байгаа. Тэгтэл тэр ирээдүгөө бид нэр орхигдуулснараа илүү бас нөөц боломжоо алдаж байгаа болов уу гэж бодож байгаа. Тиймээс тэр хүүхдүүдийг илүү хөгжүүлэх тийм ээ. Ялангуяа тухайн хувь хүний хүмүүд маш сайхан төлөвшөх тийм ээ. Нийгэмдээ их илүү одоо бүтээлчээр хандах тийм одоо Монгол улсынхаа төлөө бас тухайн өөрийгөө одоо зориулах тийм чадвартай одоо оюунлаг тийм ээ. Зөв хүмүүжлтэй тийм хүүхд болоосэй гэж хүсдэг. Тэгээд мөн одоо сүүлийн үед бол байгаль орчин бол үнэхээр бохирдож байгаа энэ мандаа хүмүүсийн буруутай үйл ажиллагаа тий. Энийг бол ирээдүйн маань зөв ойлгосоо. Энэ дээр бас хүүхдүүд маань одоо экологийн боловсролыг олгоосоо гэж бодож энэ үйл ажиллагааг бол явуулж байгаа. Ер нь бол манай монголчууд маань хэлдэг шүү дээ тий. Хүн болох багаасаа хөлөг болох унаганаасаа гэд. Тэртээ тэргүй одоо Монгол улсын хөгжил маань биднээс л хамаарна. Бидний дүүнээс бидний үр хүүхдээс хамаарна. Үр хүүхд маань одоо Монгол улсаа яаж авч явъя гэж бодож байгаа юм тэдний төлөвшил, зөв хүмүүжил, мэдлэг, чадвар, боловсролоос хамаарна тийм ээ. Тэгэхээр одоо бидний энэ тусалж дэмжиж, одоо хөгжигдэн нөлөөлөе гэдэг байгаа хүүхдүүд маань яг хувь заяаны төгрөгөөр аав ээжгүй л болохоос биш бүгдээрээ эрүүл сарвал сайхан одоо сурч боловсрох боломжтой тийм хүүхдүүд байгаа л да. Тэгэхээр тэр хүүхдүүдэд одоо үеийнхэндээ туслана гэдэг маань бол одоо маш том сэтгэлийн дэм нэг талаараа энэ маань ч одоо хайр бэлгэлээ гэсэн нэртэй байгаа. Хайраас хайр төрдөг тийм ээ. Хайр бэлгэлж байгаа хүнээс хайр гардаг. Хүнээр хайрлуулсан хүмүүс одоо өөрийгөө төлөвшүүлээ, хөгжүүлээ, юм сурын мэдээ одоо зөвхөн өөрийгөө биш хамт олноо бас уриалаад хөгжүүлчихье гэсэн зөв иргэн бач төлөвшөх тийм боломж нь тэр хүмүүсийн сэтгэл зүйд тэр хүүхдүүдийн сэтгэл зүйд сууж байгаа. Тэгээд бид нар бас өөрсдөө очиж биеэрээ үлгэрлэж, ярьж, хөөрж, тоглож, зааж зөвлөхийн зэрэгцээгээр одоо унших материалуудаар хангах те тоглож байгаа тоглоом хүртэл тэдний сэтгхүү хөгжүүлсэн тийм тоглоомоор одоо тоглуулах одоо ирээдүйн зөв иргэдэд бид нэр хамтарч бэлдээ гэдэг ингээд одоо залуучуудын байгууллага маань хамтарч байгаа л да. Энэ дээр манай даяар группийн зүгээс мэдээлэлээр хангах те олон нийтэд бол мэдээллийг зөв хүргэж өгөх харилцаж хамтарч ажиллах байгууллагууд олон байх тусмаа бид нэр тэг сайн байгаад байгаа юм. Ер нь бол тухайн байгууллага нийгмийн хариуцлага ухамсарлаад
хамтарч ажиллах ажлуудаа бол өөрсдөө сонгоод оролцдог. Энэ ажилд бол 2012 он хүртэл одоо байнгын идэвхтэй оролцооч. Одоо ямар нэгэн компани хагасаа өдөр болгон те 7 хоногт нэг удаа гэдэг маань сард бараг 4 удаа өөр байгууллага ч юм уу те хамтарч очиод хүүхдүүдтэй туслаад ярилцаад тэднийг одоо сэтгэлийн дэмээр сэтгэлээр нь хүмүүжүүлэх тэр үйлсэд нь бас хамт оролцооч. Хүнд одоо хүн илүүддэггүй хүнд унших мэдэх боловсрол сурах хэрэгцээ байнга ижидэг ялгаагүй те эцэг ихгүй ч гэсэн ялгаагүй. Тийм бодлоор бид нар энэ айныг одоо зориглож өрнүүлсэн. Тэгээд зүгээр нэг богино хугацааны биш. Ерөнхийдөө 2012 он хүртэл одоо байнгын сургалтуудаар бидний одоо ирээдүйн хэтийн төлөвлөгөө бол бүх асрахт хүн хүүхдүүдэд хурц ажиллах, бүх асрахт хүүхдүүдэд очиж одоо сургалт хийх тийм зорилготой хамтарч ажиллаж байгаа. Манай баг маань бол ерөнхийдөө тухайн салбартаа одоо удирдах албан тушаал хийж байгаа залуучууд голдуу хамтраад тэгээд ийм бодиттой ажлыг эхлүүлж байгаа юм л да. Яг ингээд хүүхдүүд чиглэсэн гэхээр нэг удаа ч юм уу очиод нэг боовч гэр бэлгэлээл явцдаг. Тийм үйл ажиллагаа бол маш олон байдаг л да. Тэгээд та нарын санаачилсан хайр бэлгэлийн аян болохоор маш их онцлог хүүхдүүдтэй санагдаж байна л да. Яагаад тэгэхээр 2 жилийн хугацаанд тий тогтмолын богино хэмжээний сургалт хөтөлбөрүүд ингээд явуулна гэдэг бол тэр хүүхдүүдэд ч гэсэн маш одоо бодиттой үр дүн гарах байх гэж бодож байна. Тэгэхээр энэ одоо тийм онцлог талаасаа тий тэгээд та нар бас энэ аяны одоо үр дүнгийн тийм гарах үр дүнгийн ер нь юу гэж төсөөлж юу гэж харж байгаа. Тэгээ маш ихээр их хүлээлт бол байгаа. Тэгээд миний зүгээс бол ном унших их сонирхолтой л доо. Тэгээд хүүхдүүдийг ном уншдаг тийм клуб ажиллуулъя гэж бодож байгаа. Тийм ээ. Тэгээд тухайн тэр хүүхд ном уншичаад өнгөрөх биш унсан номынхаа талаар сэтгэлдээ хуваалцдаг. Эргээд тэр маань тухайн хүүхдээ ярих чадвар хөгжинэ. Тэгээд уншаад ярьж чаддаг ямар ч байсан тийм зорилготой бол байгаа. Бас зарим хүмүүсийн зүгээс бол англи хэлний сургалтыг явуулж өгье гэдэг тэгжсэн. Мөн бас одоо цаасаа урлал тийм ээ. Цаасаа нуглаад энэ төр хийдэг тийм хөөрхөн хөгжүүлэх чиглэлийн сургалтууд хийж өгье гэжсэн. Тэгээд ерөнхийдөө хүмүүс их холбогдож байгаа л да. Тэгээд одоогор манай хүүхдүүд маань тусландаараа ингээ хуваагдаад 3 хэсэг байгаад байгаа. Тэгээд намар хичээл орсны дараа 9 сараас бол хагасаан болгон доктортой үйл ажиллагаа явуулна. Тэр нь бас манай залуучууд үнэхээр бас чадвартай тийм ээ өөрөө мэддэг чаддгаа бусдад бас хүргэе гэж бодох юм бол бид нартай бас хамтарч ажиллаж болно нээлттэй. Би бас сонсч ирсэн юм одоо гадаадд бол ингээд нэлээд тийм нэр алдартай хүмүүс бол бас хүүхдүүд их хүргэж авдаг тийм бас ер нь дэлхийн одоо алдартай тийм сууд хүмүүс дунд асамжаан газар өссөн тийм эцэг өнчөө хүмүүс их байдаг байсан гэж сонсч ирсэн. Тэгэхээр би ингэж бодож байна л да. Магадгүй үзэж байгаа залуучууд дундаас тэнд очиод одоо хүүхдүүдэд сургалт хийгээ тийм ээ. Магадгүй тэндээс ирээдүйн одоо тийм ээ өөрөө өсөж торниулсан тийм ээ ааваа гэж дуудах хүүхдүүд ч тэр дунд ч байгаа ч юм уу тийм. Тэр дунд алдартай одоо Монгол улс ерөнхийлөгч тийм ээ ирээдүйн одууд ирээдүйн одоо улс төрчид байгаа ч юм уу тийм. Тэгэхээр тэр хүүхдүүдийг өөрсдөө авиас чадварыг нээхэд тийм илүү төлөвшөгдөн хэрэг болохоос тэр үйл ажиллагааг л одоо энэ залуучууд санаачилсан байгаа. Түүнийг дэмжиж одоо хамтдаа тусалж оролцох үзэгчд маань одоо та бүхэн шүү гэж одоо манай залуучдын нэвтрүүлэг уриалж байна. Тэгээд мэдээж Монголын ирээдүй болсон хүүхдүүдийг зөв төлөвшүүлэхэд нь тийм ээ бүгдээрээ хамтдаа тусалцгаая, залуучуудтай хамтарч ажиллая. Тэгээд энэ дээр үл мэдээж хин нэгэн одоо хувийн нэр хүнд ч юм уу ямар нэгэн байгууллага заавал энэ дээр одоо өөртөө бий хийж гэнэ гэсэн гэдгээрээ гол нь биш, гол нь гарах үр дүн л хамгийн чухал, гол нь хүүхдүүд рүү чиглэсэн гэдгээр хамгийн чухал. Тийм учраас та бүхэн энэ залуучуудтай хамтарч ажиллаарай. Хамтдаа Монголын ирээдүйд одоо тусалцгаая гэж манай нэвтрүүлэг уриалж байна. Тэгээд ойрын хугацаанд яг төлөвлөгдсөн байгаа ажлууд тэгээд бас үзэгчдтэй яг юу гэж уриалах вэ те? Эцэст нь. За 8 сарын 16-нд гэрэл хүүхдээ хасрах төв дээр очиж тухайн өдөр бага насны хүүхдүүд байдаг л да. Тэрэнд бол нэг өдрийг одоо зориулж тийм ээ тухайн хүүхдүүдийг над жаргалтай байлгах тийм үйл ажиллагаа явагдана. Тэгээд намар яг 9 сар гараад яг сургалтын үйл ажиллагаа бол тогтмол явагдах юм байна. Энэ үйл ажиллагаанд одоо хүн бүхэн одоо идэвхтэй оролцоосай тийм ээ. Энд бас яг таны хүүхдээ адил бас хүүхэд байгаа. Тэгээд хэрвээ таны хүүхэд чинь номоо уншаад дууссан бол тэр хүүхдээрээ дамжуулаад тухайн тэр асрах газарт байгаа хүүхдүүдийг гэсэн одоо боловсруулахад нэмэр болгоосай. Тэгээд тэр хүүхэд бас тэгж тусснараа илүү их нийгэмдээ бас тийм ээ халамж анхаарал тавьж сурна багасаа эхлэв тийм ээ. Тэгээд энэ үйл ажиллагаанд сайхан идэвхтэй оролцоосай л гэж л. Энэ нэвтрүүлгийг үзэж байгаа одоо хүүхдүүд байвал та нар найзуудаа өөрсдөө бас ангиараа юм уу найзуудаараа очиж амралтаа нэг өдөр өнгөрөөгөөрэй туслаараа. Тэгээд найздаа тусалж байгаа чиний тус бол та нар эргээд бүгдээрээ хамтдаа
хэд тодорхой хугацааны дараа Монгол улсыг авч явна. Тэгэхээр одоо хэдэн ч настай хүүхдээс хамаагүй да 5 настай охин хүү үлгэрийн новтой болоод очиж цуг уншиж өгөөрэй. Найздаа уншсан номынхоо тухай ярьж өгөөрэй. Тэгээд боломжтой бол номоо бэлгэлээрэй. Тоглоомноос хуваалцаарай. Тэгжил хэлмээр энэ да. За ингээд хамтдаа тулцгай булангаар бид нар асамжийн газар одоо өсөж торнож хүмүүжж байгаа хүүхдүүдэд хамтдаа тулцгаая гэдэг уриалгыг дэвшүүлээд хайр бэлгэлье гэдэг айныг өрнүүлж байгаа залуучуудтай уулзлаа. Тэгээд бүгдээрээ хамтдаа тулцгаая. Бие биендээ хайр бэлгэлье. Ингээд анхаарал тавьсанд баярлалаа. За сайн бацхан үзэгчтэй. Эх орны залуу цаана явна нэвтрүүлгийн залуусын мэдээ болонгийн шинэ дугаар эхэлж байна. Заны удаагийн дугаараар дэлхийн өнцөг болон бүрт оюун ухаан, авяас чадвараараа манлайлж эх орныхоо нэрийг дуурсгаж яваа эх орны залуусын тухай мэдээллийг хүрэхээр бэлтгэлээ. За эхний залуу бол Канадын Хатан хааны их сургууль багшлахаар өргөгдсөн монгол залуу Базар Сүрэн байгаа. Хатан хааны их сургуулийг төгссөн монгол залуу сургуульдаа үлдэж багшлах санал тавьсан байна. Базар Сүрэн Хатан хааны сургуулийг уул уурхай ангид 2008-аас 2010 онд мэргэжил дэвшлүүлж өнгөрсөн 5 дугаар сард амжилттай төгсжээ. За түүний сургуулийн удирдлагын зүгээс их хичээнгүй хийж байгаа зүйлдээ маш хянамгай аливаа зүйлийг ухаан зарч хийдэг хэмээн үнэлжээ. Базар Сүрэн Монголдо шинжлэх ухааны технологийн сургууль Арабын Эмират улсад нефтийн чиглэлээр суралцж төгссөн. За тэрээр нэгэн сонинд ярилцлага өгөхдөө би Хатан хааны их сургууль багшилж ажлын дадлага дурслагатай болсныхаа дараа Монголдо явж ажиллана гэж дурдсан байна. За дараагийн мэдээ бол Эверестийн нэгэн амжилтыг монгол охин эвдсэн гэсэн мэдээ байна. За дорж болд овогтой зол заяа Энтхэг улсын Бангалорын их сургууль бизнесийн удирдлагын докторийн зэрэгээ горилж буй жирийн нэгэн монгол бүсгүй. За тэрээр өөрийн мөрөөдөл болсон Эверест ууланд гарах хүслээ биелүүлж явганаар 5500 м хүртэл аялж хүн төсөл зөрөг байвал хүрэхгүй газар үгүй гэдгийг өөрийнхөө одоо үүлээр нотолжээ. Монгол хүний хурдан дасан зохицох чадвар дэвсгэр хатуужил зорьсондоо хүрэх эрмэлзэл байгальд ойр уул усаа дээдлэн шүтдэг энэхүү бүх чанар залуу бүсгүйг Монгол үндэстэн гэдгээр омогшин бахархах сэтгэл төрүүл заавал мэрэгжлийн тамирчин уулчин гэлтгүй энгийн нэгэн хүн ч гэсэн энэхүү аяллыг адал явдал явган аялал байдлаар хийх боломж байна гэдгийг харуулсан байна. Энэхүү тойрон аялал нь дунджаар 15 хоногт хийгддэг бөгөөд хамгийн багадаа 12 хоногт хийх дүрмтэй байдаг ажээ. Монгол хүний халуун ирмэлзэл уул усаа шүтэх итгэл бишрэл зол заяаг энэхүү аяллыг 9 хоногт бүрэн хийж рекордыг эвдэхэд одоо хүргэж чадсан байна. Тэрээр 5550 м-ийн аяллыг хамгийн бага хугацаанд гүйцэтгэсэн хамгийн ихний хүн болж чаджээ. Дараагийн мэдээ бол 2010 оны шинжлэх ухаан залуу эрдэмтдийн шагналыг хүртсэн палеонтологч Болор Цэцэг гэсэн залуу монгол эмэгтэйн тухай мэдээ байна. 2008 оны олон улсын шинжлэх ухаанч 5 эмэгтэй нэгээр шалгарч байсан. Залуу эрдэмтэн Болор Цэцгийг палеонтологийн шинжлэх ухааны салбарт үнэтэй хувь нэмрээр оруулсныг үнэлж National Geographic 2010 оны шинжлэх ухаан залуу эрдэмтдийн шагналыг олгожээ. Тэрээр Монголын динозавруудыг судлах нийгэмлэг байгуулж Монгол оюутнуудад зориулсан судалгааны байр экспедицийн машин тоног төхөөрөмжийг нийгэмлэгийн гавьяагаар олон залуусыг экспедицийн машин тоног төхөөрөмжтэй нийгэмлэгийн гавьяагаар олон залуусыг энэ салбарт төсөл тэмүүлэлтэй болоход нөлөөлж тэдэнд палеонтологийн боловсрол олгохоор барууны нэр хүндрэхийг сургууль сургахад тусалж байна. Гадныхны хувьд Монголыг динозаврын гам шиг олборуудаар нь мэддэг. Гэтэл монголчууд өөрсдөө үндэсний баялгаа тоож ойлгохгүй байгаа энэ сэтгэлгээг Болор Цэцэг өөрчилж Монголын палеонтологийн музей байгуулахыг мөрөөддөг. Одоогоор мөрөөдөл нь биелэлээ олоход ойртсон бөгөөд зураг төслөө бэлдэж хөрөнгө хаях замдаа гарчээ. За би Нью-Йорк хотноо докторийн зэрэг хамгаалж байхдаа үзсэн байгалийн түүхийн музейг үзээд үнэхээр гайхамшигтай сэтгэл төрсөн. Яг л тийм музейг Монголдо байгуулахыг хүсэж байна хэмээн тэрээр мөрөөдлөө хуваалцсан байна. За олон улсын мэрэгжлийн хөгжимчдийн уралдаан тэргүүн байрын шагналт морин хийч амар мэндийн тухай мэдээ байна. Италийн дэлхийн нэгдсэн коллежийг төгсөж одоогоор Америкийн нэгдсэн улсын Бостон хотод үргэлжлүүлэн суралцж байгаа. Оросын холбооны улс бүгд 8 дахь урд улс Италид болсон олон улсын мэрэгжлийн хөгжимчдийн уралдааны тэргүүн байрын шагналт за зөвхөн Монголдо биш дэлхийд Монголын хөгжимчин амар мэнд гэж мэдрүүлэхийг мөрөөддөг нэгэн залуу авьяасаг монгол залуу байна. За дараагийн мэдээ нь Солонгосын сонгуульд анх удаа гадаад хүн ялсан монгол эмэгтэй байсан тухай мэдээ байна. За бүгд 8 дахь Солонгос улсад 6 сарын 2-нд болсон сонгуулиар эрх баригч их үндэсний намын төлөөлөгчөөр монгол эмэгтэй Лира сонгогдсон байна. Лира нь 33 настай Монголд байхдаа Солонгос нөхөртөө гэрлэж 2003 онд тус улсад иржээ. Ирснээсээ хойш гэрэлсэн цагаач нарын эрхийн төлөө тэмцэж байгаа монгол улсгүй юм. Түүнээс гадна орон нутгийн сонгуульд ард түмний оролцоо намаас гал бадрахын цэцэг сүрэн хэмээх монгол улсыг өрсөлдсөн тухайн мэдээлэл бас байна.
За дараагийн мэдээ нь Гоц Авьяастай Монгол хүүгийн тухай нэвтрүүлгийг дэлхийн 1 тэрбум хүн үзжээ гэсэн мэдээ байна. 13 наснда их сургууль төгсөж 21 наснда докторийн зэрэг хамгаалах гэж байгаа энх бүрийн талаар дэлхийн олон улс сонирхож байна. Түүний тухай богино хэмжээний баримтат киног Японы NHK телевизээр цацагдсан цагаас хойш Аз даяар Монголын электрон жалын тухай мэдээлэл цацагдаж ирсэн байна. 2009 оны хавар энх бүрийн амьдралыг харуулсан 25 минутын кино 12 давталтаар гарсныг дэлхийн 1 тэрбум хүн үзэж өвчтөе ээжигээ сахиж бие даан суралцж 16 наснда хувийн сургууль байгуулсан бяцхан хүүгийн тухай нэвтрүүлгийг дахин гаргаж өгөөч хэмээн 1,500,000 хүн хүсэлтэд илгээж NHK-г телевизийг одоо санаргалсан энэ сайхан мэдээллийг та бүхэндээ хуваалцаж байгаадаа баяртай байна. За дараагийн мэдээ нь дэлхийн шилдэг дизайнераар Гомж Явын дараа Чулуунбатын ган болд гэсэн 2 залуу шалгарсан мэдээ байна. Дэлхийн 5 твээс шалгарч ур ухаанаа уралдуулсан дэлхийн дизайны урлагийн мастеруудын цугларсан тэмцээнд эдгээр Монгол залуус тэргүүлжээ. Уг тэмцээний компьютер график дизайны ихэнх шилдэг програм хангамжийг зах зээлд нийлүүлдэг Adobe компаниас жил бүр зарлаж Photoshop-ын гайхамшиг нээн таниулахыг зорддог түүхтэй. За дэлхийн 1000 гаруй өрсөлдөгчөөс фото зургийн эвлүүлгийн төрөлд тэргуун барь эзэлсэн түүний анх удаа үзүүлж буй амжилт биш бөгөөд дэлхийн шилдэг дизайнеруудын тоонд орж тусгайлсан уралдааны урлагийн эзэн болж буй залуу юм аа. Түүний ур ухаанаа шингээсэн олон вебсайтууд интернет ертөнцид Монгол гэдэг өнгө төрхийг нэр төртөө төлөөлж чаддаг. Тэрээр Америкийн нэгдсэн улсын Digital Day Creative Group аниматор ажиллаж байгаасаа эхлээд CNN, CNBC зэрэг олон мэдээллийн компани реклам сурталчилгаа хийдэг байлаа. За мөн түүний ихнэр Гомж Явын дараа Intox фото компани нэрмжит фото эвлүүлгийн уралдаанд дизайны тэмцээнд оролцож 200 гаруй мэргэжилтнээс шалгаран Photoshop артист төрөлд тэргуун барь эзэлжээ. Энэхүү Яха группын салбарт компанид мэргэжлэрээ ажилладаг энэхүү гэр бүлийн 2 уран бүтээл залуус Монголын нэрийг дэлхийд гаргаж салбарынхаа тэргүүлэгч болохоо батллаа. За Америкт мөсөн дээрх гүнж хэмээн алдарсан Жинбатын наран анагчаа гэсэн Монгол охины тухай мэдээ байна. За түүнийг дэлхийн хамгийн алдартай телевизийн сэтгүүлч Обра өөрийн шоундаа урьж оролцуулах үедээ Монголын тал нутгаас ирсэн мөсөн дээрх гүнж хэмээн нэрийдсэн Америкчуудын гайхшил бахархлыг хамтлан төрүүлсэн түүхтэй. Тэрээр 2020 оноос уран ургалтаар хичээлсэн. За тэрээр Азийн өсвөрийн аврах шалралт тэмцээний тусгай шагнал, Америкийн ирээдүйн аврагуудын цуврал тэмцээнээс алт мөнгө, Америкийн мужуудын аврах шалралт тэмцээнээс мөнгөн медаль гээд олон шагналын эзэн болсон.